Хостаачлалтын дүрм өнөөдрөөс эхэлж манай баригадад жинхнэр явагдах болно. Юуны өрөд мал сүргийгүүлээ. Өнөө жилийн дансанд байгаа бүх малын тоогоор суур болгож хуваа. Гэхдээ мал унаа нутаг бэлчээрийг жохом өрх өрхт нь хувьдах уу? Эсвэл хүн амаар нь хувьдах уу? Энэ талаар та нарын саналыг сонсъё гэсэн юм аа. Ой, одоо бүгдээ уваачихё. Одоо болоо. Вэ? Өөй, хүн амаар хамтал таарна миний бодлол. А? Ой, чи бат жоо. Хүнээр доо таарна. Хүнээр доо таарна. Хараа. Хүн багтаа тэг яаж юм? Чи дугаа чи. Хүн багтаа. Хүн таарна. Илээ. Өмөө! Бадмаг төрөгч нэ. Юу вэ? Бадмаг төрөгч нэ. Ой, лемэн. За очи. Намжин байцгаа. Бай намжин. Та нар ингэж юмэлдээд ямар учир шийдвэрлэх юм аа? Нэг нэгээрээ яар. Тэгвэл би яа. Хүн амаар аваад таарна. Энэ баг хүнээр аваад таарна. Чи дутуу байгаа да. Чи нэг талаас хад бөөдөө тассан уу там яг өгөхгүй таарна. Чамд ямар сават юм бэ юу? Ой, дүрээ. Тэртэн жуугаан дарсан олон хүүхдээ чамдлаа ихтэй үдээ. Намжин байцгаа. Тэгвэл би хэлье. Өрхөр аваа таар. Морын авдаг аман жоо ингэж тэр нь ганц үе чамдлаа ашигтай байдаг да. Чи дотоод уурч. За зүрхтэй дараа. Би саналаа хэлье. Та нар юугаа ховаавал ховаа. Харин би адуугаан дааж авъя да. Гэ тэгэд яаж болох юм бэ? Гэхдээ чи ер нь хүний хэлж байгаа үгний ухааны олж гин үү, олохгүй байна уу? Гэхдээ яагаад болохгүй гэж. Манайх чи хэдэн үеэр адуу малцсан айл. Хой чулуу. Энэ чин төрийн бодлого шүү хой. 5 гушуун малыг төгсгөө хуваана гэж хүн хэлж байна. Харин штэ. Чи дугаа ая да. Энэ ч одоо соёлын усгалынх өргөө баян малч ингээд бидний бочаага төмчихгүй дээ. Харин шүү сүүл нь биднээс данснаас ботхгүй да. Одоо нэгэн бидэнд өгчгөөд бочоодаа дэрэг авчихгүй дээ. Уухай өнийцэн яриндийнхан мэдлэлтэй байна да. Тань тэсэн сонсмоор байна. Хой. Одоо чи ямар нийгэм бэлээ хөө? Аа? Амарсан нөхд юм даа. Тасүжээ. Аа. Мах болчихлоо. Оожа. За хурлаан завсарлаа. Үтгэхэд залгад хурдна шүү ой. Жахан хүчлээрээ. Нуруугаа твшгэн байлгаа. За. Авчмаа. Чи хөдөлт хэл хүргээ. За. Нааштай хайм байгаарай. Амсгаа ортогоорой. Наран гэрлээ. Чи энд байж болохгүй. Манад очиод сэржмаг харж. За. Яах юм байхгүй. Ээж юм байна.
За, жаахан хүчлээ. За, бачна. Нүрэ хордоо ийшээ бахарх. Мама. Ой! Авах сууч явчихна. Өдрөө сайдчихо. Аваач. Заада бүгдрөө аваач. Яа. Амбог сууч явчих биш шүү. Өдрөө сайдчихо. Ээж одоо хөөе. 야, 안찐 기시간이야. Ёорол бэтэрэ. 웃자, 웃지. Хосгүй ах гоё. Энэ мессеж аваад идэх. 하나 열어 봐. За. Чамаа үзье да. 자. их тооны өдөр бүхгүй шүү. Дүра ямар юм чүр дөм хөргтэй шүү. Чи одоо хүнөө малоо. Йоо. Хоогшаага итлээ. За. Багт. Жаахан хүчлээрээ. Дари дүрий сухаа. Дари дүрий сухаа. Дари сухаа. За зүгээр. За та. За жаахан хүчлээрээ авах хэрэгтэй. Зүг. Дари дүрий сухаа. Та амьсгалаарай. Та хэста. За. Хэмнэх. За. За тэгвэл урдаар өрхөөр хуваах санаатай нь гараа өргөч. За тавьчих гараа тавьчих. За дараа нь хүн амаар хуваах нь гараа өргөх. За. Хөөе чулуу чи яаж байгаа юм бэ? Алиндаа ч гараа өргөсөнгүй шүү дээ.
Чи ингэх юм юу ч хувааж болохгүй шүү. За за. Би хүн амын тоогоор хуваахт нь гараа өргөё. За тэгвэл хүн амаар хуваах санаатай нь 63 хүн байна. Өрхөөр хуваана гэсэн нь бол 7 хүн. Одоо Индия. Чөнки тооных нь олонхны тооныхоо дагна. Харин штэ. Чи одоо хүн бодож байгаа юм шүү. Тэгэхдээ би бас нэг юм сануулъя. Энэ хоршоо жилийн үед олон малаар хов орсон айлуудад ач хариултын нөмөж бодж өгнө. Оо. Энэ чи зүгэл бас л өнөө баянаараа ядуунаа хуутнаас сэргэнэ гэсэн үг үү? За чи дотоод дугуур. Энэ хоршоожлын үед үү? Хов орсон айлуудад нэмж өгөх малын тоог гаргаад манай баригадын бүх малын тоо болон хүн амын тоог тэгшт гэж бодвол хүн бүрий 11 толгой хонь 7 ямаа 5 үхэр адуу 3 хагас. Тэгээ энэ тэмээ болохоор бол одоо манай баригад бол уулаасан тэмээ зөөхөнтэй. Ингэхээр нэг айлын нэг тэмээ. Энд чи одоо тэгэл хүү олонтой тэгэл танилцчихлаа шүү дээ. Тэмээ нэг үү. Би хэлчихсэн биш үү? Тэмээ. Удраха. Бадмаагч хөнгөж гинэ. Бадмаагч хөнгөлөө. Хой чодоо. Гэхдээ хөдрийн ихнэр хөнгөчгöd одоо чи явж ил байдаг нь яах нь.